Нобелийн шагналтнууд хүүхдийн номын сангийн хамт олон хотын төвөөс аслагдмал сургуулийн хүүхдүүдэд хүрч ажиллах зорилт тавин энэ жилээс эхлэн Чингэлтэй дүүргийн салхитад байрлах 117 дугаар сургууль дээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Нобелийн шагналтууд хүүхдийн номын сангийн урилгаар залууд хүчин баяр цэнгэлэрч 117 дугаар сургуулийн хүүхдүүдтэй уулзаж ярилцлаа. Яг ийм хүүхэд шугцсан ийм орчинд орохгүй маш их удсан байна. Тэгээд хүүхдүүд маш хөөрхөн асуултууд асууж бас цагийг их зугаатай өнгөрөөл. Одоо ер нь урлагч гэдэг юм уу, спортч гэдэг юм уу, амжилт үзүүлэх гэж зорилготой маш олон хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд энэ дундаас амжилт үзүүлж байгаа нь маш цөөхөн. Тэд нар яг гол хүчин зүтгэл одоо яг хүмүүс янз янзын шалтгаан хэлдэг. Тэ мөнгө төгрөгч гэдэг юм уу, тэ боломж нөхцөл одоо сүүлдээ улс их орнооч ярьж ах шиг тэ. Тэр бол биш зөвхөн тууштай байх. Нобелийн шагналтнууд хүүхдийн номын санд хамрагддаг хүүхдүүд маш олон зүйл эндээс суралцж байгаа гэдгээ энэ үеэр хэлж байсан юм а. Баяр цэнгэл ахыг иржэхт нь хүүхдүүд нөгөө бас чимээгүй томоотой хүүхдүүд байвал тэр нөгөө даруй хүүхдүүд нь өмүүлж явах хүүхдүүд нь эхэлж юм авдаг. Даруй дүлгөөн байвал тэгээд хүн шагнуулдаг гэл юм ойлгож авдаг. Ийхүү 117 дугаар сургуулийн сурагчид зөвхөн номын сандаа сууж ном уншихаас гадна амжилтанд хүрсэн хүмүүсийн дурсамж, туршлага, алдаа онооноос ийм багасаа суралцж байгаа нь үнэхээр сайшаалтай. Эндээс олон Нобелийн шагналтнууд төрөн гарах болтугай Light News мэдээллээ.